Хэдхэн хоногийн өмнө засгийн газраас оюутлогоо төслийн хэлэлцээрийн үйл ажиллагаа амжилттай болсон талаар маш юм сүртэй мэдээлэл хийсэн. Харамсалтай нь энэ мэдээллийн хүрээнд зарим асуудлууд ерөөсөө нотлох баримтаар одоо бас батлагдахгүй байгаад байгаамаа. За тэр нь юу вэ гэхлээр манай засгийн газар болохоор маш тодорхой асуудлууд дээр тохиролцоонд хүрсэн ингээд тодорхой тоо баримтууд дурдсан. Тухайлах юм бол зээлийн хүүг хэдэн хувиар тэгж буулгана ингэснээр одоо Монгол улсын талд ийм хэмжээний нэмүү одоо өгөөж ирнэ гэх мэтчлэн. За мөн одоо энэ ондоо багтаад ноогдол ашиг авна гэдэг бас асуудлыг ч гэсэндээ засгийн газар ярьсан. За гэтэл Rio Tinto тал буюу одоо хөрөнгө оруулагч тал мөн одоо бас яг энэ оюутлогын хэлэлцээрийн асуудлаар өөрийнхөө вебсайт дээр ийм хэвлэлийн мэдээ нийтэлсэн байна л да. Тэгэд энэ оюутлогын асуудлаар Rio Tinto-гийн тавьсан хэвлэлийн мэдээлэл дээр ямар ч тийм тодорхой тоо баримт дурддагдаагүй байна. Тухайлах юм бол одоо тэр зээлийн хүүг тэдэн пунктээр ингэж буулгалаа гэд манай засгийн газар яриад байгаа тэр зүйлүүд бол огтхонч дурддагдаагүй байна. За тэр дундаа одоо ноогдол ашиг энэ ондоо багтаж өгнө гэсэн тэр мэдээлэл нь бол огтхонч дурддагдаагүй байна. Харин Rio Tinto-гийн мэдээлэл дээр юу дурддагдсан байгаа вэ гэхлээр Ontre компани эзэмшиж байгаа лицензийн асуудлаар бид тодорхой одоо ойлголцолд хүрээд энэ төслийг бас урагшлуулахар болсон гэсэн ийм маш ноцтой мэдээлэл хийсэн байгаамаа. За тэгэхээр өнгөрсөн онд улсын хурлаас хэн шалах төр хороо бас гарч ажиллаад улсын хурлаас 120 дугаар тогтоолыг баталсан. За 120 дугаар тогтоолын 1-ийн 1 дахь заалтанд Ontre компани эзэмшиж байгаа лиценз оюут толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд огт хамаарахгүй. Тиймээс засгийн газар энэ Ontre компани эзэмшиж байгаа лицензийн асуудлаар одоо тусдаа арга хэмжээ авах ёстой гэдэг маш тодорхой чиглэл өгсөн. Гэтэл Rio Tinto компани одоо энэ вебсайтн дээр тавьсан энэ мэдээлэл дээр Ontre дээр бид нар ахиц дэвшил гаргалаа гэдэг ийм зүйлийг ярьсан нь бол одоо маш ноцтой санагдчихж байгаа. Тэгэхээр мэдээч хэрэг оюутлогоо хэлэлцээр дээр ахиц дэвшил гарч байгааг Монголын ард түмэн монголчууд бүгд маш тийм одоо сайшаалтайгаар баярлаж хүлээж авнаа. Хэрэг үнэхээр одоо ингээд тодорхой ахиц дэвшлүүд гарч байгаа бол бид бүхэн ч гэсэндээ бас тэгж хүлээж авах бэлэн байна. Харамсалтай нь нөгөө мэдээллийн маш их зөрүү байна. Тэгээд энэ мэдээллийн зөрүүг нэгтлэх ёстой гэж харж байгаа. Одоо монголчууд Монголын ард түмэнд битгий хэл одоо энэ улсын хурлын гишүүд хүртэл энэ дээр ямар ч тодорхой мэдээлэлгүй яг ямар бичиг баримт дөөрчлөлт орж байгаа хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ яг ямар хувь хэмжээгээр өөрчлөгдөж байгаа нь ийм тодорхойгүй цаг мөчтөр одоо бид нар одоо бас наадмыг ийм одоо хийх хоосон итгэл найдвартайгаар бас угтах нь бол одоо бас буруу гэж бодож байна. Тэгээд одоо энэ хүмүүс амарцсан байх цаг хугацаан дээр өөр одоо ямар зүйлүүд хийгдхийг одоо бас бид юусэн ямар ч мэдээлэхгүй ингэж байгаа учраас та бүхэнд одоо бас юм сонор сэрэмжтэй байж яг энэ одоо бичиг цааснуудыг нягтал засгийн газраас бас тодорхой зүйлүүд дээр асуух ёстой шүү гэдэг ийм зүйлийг хэлэх байна.